Энэ урагшаага энэ ус мөстийн яалчгүй эмгтэл хос өмсчихчих болоод энэ хаадлах нь энэ ус мөсөн гэж орд юм шүү. За яа тий. Харахад амарх юм шиг хийгэр айгүй хэцүү юм байна. Нуруу ингээд байнгын юм бөхтөр байдаг учраас нуруу татдаг юм байна. Хөлс уулыг аль хэдийн гойж тэгэлсэн л байл та. Би тэгээ одоо ийш авирч гарах юм уу? Тийг нь тавьж гарна. Ёо. Юу вэ? Түрүүний алтан мөч гараад ирлээ. Хүний зураг биш. Нэрээ амар гоё өрмөц амт гарч ирд юм байна. Амар гоё тийм чихэрлэг. Би ер нь кофе их уудаггүй байхгүй юу? Тэгсэн чи амар гоё тийм чихэрлэг амт гарч ирж байна. Хай, маркетинг менежер Солонгой байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Milko компани нь хамттай үнцэнтэй хөтөлбөрийн хүрээнд энэ жил хөтөлбөр хэрэгжүүлэхээр нэлээд олон ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа. Үүний нэг нь өнөөдөр Одоо мэрэгчлээ солиод арай өөр албан тушаал дээр өөр ажлын местэн дээр ажиллаа нэг өдрийн туршид одоо хийж үзэж байна. Одоо миний хувьд бол сонирхолтой байна. Үйлдвэрийн савлах дээр савлагч хийж үзэж байна. За тэгээд өнөөдөр бүгдээрээ ажилдаа гарцгаая. За ямарсан үйлдвэртээ ирээд хувцас авчлаа. Одоо хувцас сож өмсөд тэгээд зааварчилгаагаа аваад тэгээд ажилдаа орцгоё. Энэ одоо таахаа. Би чинь 56 штэ гэсэн та 52 ярьсан мөрөг өгсөн байна. Биш энэ хаашаа арах юм? Урагшаа арах юм уу, хойшоо арах юм уу? Ингэхүү. Энэ урагшаага энэ ус мөстийн яалчгүй эмгтэл хос өмсчихчих болоод энэ хаадлах нь энэ ус мөсөн гэж орд юм шүү. За яа тий. Өнөөдөр офс менежер миний би маркетингийн албанд ажиллахаар болсон байгаа. За бүгдээрээ маркетингийн алба руу явцгаая. Такси нэгдсэн менежментийн тогтолцоогоор цаасаа ангилж хийгээрэй манайхаа. Өглөөний мэндэ манайхаа. Өглөөний минь. Өнөөдөр би танаа албанд ажиллахаар ирсэн. За баярлалаа хүүхдээ. За ямар ч маш сонирхолтой ажлын байр сонгоцсон байна оюун юм аа. Маркетингийн юу нь яг юу гэж ойлгодог вэ? Хамгийн ихний. Маркетинг гэхээр яг маркетинг менежер бол яг бүтээгдэхүүний зар сурталчилгаа тэгээд хэрэглэгчийг татах компанид үйл ажиллагаа явуулдаг хүмүүс. Ерөнхийдөө бол. Зөв. Наад чинь зөв шүү дээ. Нөгөө маркетинг гэдэг чинь яг чиний хэлж байгаа зүйл нь нөгөө хэрэглэгдэх түүх гэж илэгддэг гэсэн үг. За маркетинг гэдэг зүйл нь хамгийн ихэнд хэрэглэгчээ ойлгох буюу доош дондог дулмаа ямар үзэл бодлоор ямар хэрэгцээгээс үндэслэн яагаад манай бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй юм бэ гэдэг хэрэглэгчийн зам төлөвийг эхлээд ойлгоод араас нь бид нар ятхан үнэмшүүлэх тэрний нөгөө үнэт зүйлстэй холбоотой бүх кампанид ажлуудыг жил болон сар одоо улирлаар төлөвлөж гаргадаг байна. За хоёлаа тэгвэл эхлээд ширээ рүүгээ шилжээд Бингрэ брэнд маань ер нь бол ямар утга агуулгатай хэн зориулагдсан брэнд гэдгийг товч тодорхой мэдээллийг 5 минутанд авч идэх үү. За манай сокогийн ширээ юу? Ямар cute юм бэ? миний бие худалдааны төлөөлөгчөөр ажиллахаар ирсэн байна. Ингээ өнөөдөр худалдааны төлөөлөгчийн миний ажлын нэг өдөртөө хамт байцгаая. За ингээ өнөөдрийнхөө захиалгын барааг ачиж дуулсан. Одоо бүгдээрээ түгээлтэндээ гарья. Өнөөдөр миний оронд офс менежер оюун юм ажиллаж байгаа. Тэгээд оюун юмын оронд би өнөөдөр офс менежер хийнэ. Хэдүүлээ ажлын барилга явуулцгаая. Яа, ажидаа би. Хай. Сайн уу. За. Өнөөдөр офс менежерಗೆ орлохоор болсон тий. За би өнөөдөр офс менежерийн маань өдөр тутмын хийж гүйцэтгэх ерөнхий ажлуудын нутгаа аваад зааж өгнө. За нэгдүгээр хоёр дэд захирлын цагийг болтоолно. Хурлын цаг, уулзалтын цагууд тэгээд цаашаа нөгөө мэдээллийн хүргэх мэтчлэн ажлуудыг бол хийх байгаа. За тэгээд хоёр талаар албан бичиг тушаал хөтөлбөрүүдийн дугаарлалтыг бол өгдөг. Тэгээд сканлах, архивлах гэх мэтчлэн ажлуудыг бол хийдэг байгаа. Шинээр орж ирж байгаа болон үнэлгээ гээсэн хүмүүсийн ажлын үнэлгээг бол энэ үнэлгээ хөтөлбөр шинээр бол зөвлөж гаргаж өгдөгөө. За тэгээд офс менежерийн маань үнэлгээ эхэнд хийгддэг чухал ажлууд нь бол ийх үү ингэж бол хийгддэг бол байгаа. Сайн байна уу? За сайн байна. За өнөөдрийн хувьд хоёлаа зочин болон зочны анхан шатны зааварчилгаа болон үйлдвэрт ажиллах ажилчны өдөр тутмын зааварчилгааны гар үсэг зарна. За үйлдвэрт нэвтрэхдээ бигээд
заавал гараа угааж, гараа ариутгаж ордог байгаа. За хоёлаа тэр хэсэгт гараа угаагаад энэ хэсэгт гараа ариутгаад үйлдвэрлэн нэвтэрнэ гэсэн. Халаад өмсөд нэг удаагийн Уснаа гойждгүй. гар хүрэхгүй байдаг учраас хөл детальтай. Энэ усны яад юм бол? Хөл детальтай гэсэн. Оо за зин тийм биш. За хоёулаа нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэй заавал зөөж орно. Бичиг үүлдэн маань өвчлөн техник танад төхөөрөмж ажиллаж байгаа учраас жоохон суллах уу, арга хэсгэрөө судрах хэрэгтэй. Зүгээр энэ өөрөө сүлэрч чинь. За манай үйлдвэр болохоор Milka компани хуураас авдаг үйлдвэр. Энэ үйлдвэр маань ерөнхийдөө Milka компанид үйлдвэрлэж байгаа бүх хуурай бүтээгдэхүүнийг ерөнхийдөө савладаг гэсэн. Манай ерөнхий үйлдвэрийн том заал маань энэ. За энэ машин маань болохоор Golden-гийн экспорт буюу экспорт 0.51 кг-аас савлагддаг ийм машин байгаа. За хоёулаа өнөөдөр энэ машин дээр фотондогч буюу эндээс хайцгалсан бүтээгдэхүүнийг скотчердод он сарын дараа фотондно гэсэн үг. Энэ явцыг өөрсдөд чинь бол манай ажилтнууд бас давхар заагаад явуулчихна гэсэн. Хайцаг нэг болон дээр нэг одоо 500-тай нэг хилтэйгээд ингээ янз янз байгаа. 500-тай навж байгаа болохоор 500-тай хайцаг авчирна гэсэн үг араасаа. Тэгээд энэ он сар дарагчин дээр өнөөдрийнхөө нэг он сарыг энэ дээр нь харуулдаг өгсөн байгаа тийм. Тэгээ ингээд энэ нэг ингэж цогт дардаг гэсэн үг хайцаг дээр. Энийг болохоор ингэж босоогоор барьж байгаа даа тийм. Энэ хайцаг заавал босоогоор барьж байгаа дарах болохоор хит тонгоож таарад байдаг. За хоёулаа тэгвэл шинэ хайрцаг авчраад энд туршид үзье тийм. Энийг болохоор нөө тэрэгэн дээр ерөнхийдөө тавиад аваад иртий. Одоо нэг жоон зай байхгүй болохоор фотонд ч хэлсэн аваад ирдэг байхгүй юу? Тэгээд баг өөрсдөө авчраад байгаа юм байна тийм 2-2-оор нь авчраад байгаа юм. За. Би уг нь төсөөлөхдөө ингээд нөгөө бэлэн болцсон бүтээгдэхүүнийг ууц сав баглаа боодлыг ингээд гараар хийгээд тэгээд нэг эцсийн бүтээгдэхүүн болгоно гэд ботсон чинь савлагч дээр нэмэгтэй хүн байдаг учраас бид нэр би болохоор өнөөдөр фотондогч хийх юм байна. Өдөрт ойролцоогоор одоо энэ болохоор фотон гарах уу бүтээгдэхүүн? Яг энэ 500 г-аар болохоор 12 3 фотон гарна. 12 3 фотон. Нэг фотонд 56 гарна. Өдрийн ажлын 8 цагт гэсэн үг тийм. Юм 24 цагт. 24 цагтаа. Энэ болохоор нөгөө нэг хилт нь болохоор яг 2 дахин их гарна гэсэн үг. 0.5-аас. Энэ 0.5 болохоор яг нэг 13 4 гардаг. За. Нэг хилт нь болохоор нэг тийм яг 2 дахин илүү гарна. Энэ цагаан дээр голдуулж байгаа дарчаад яг гарна гэсэн үг. Яг тэгээд нэг гараараа барьж байгаа нэг гараараа араас нь зовх юм. За. Нэг ингэж авах юм байна тийм үү? За энэ гараараа барьчих. Энийг энэ байсан. Энийгээр алгаараа зогчихно гэсэн үг байхгүй юу? Окей. Энэ юм нөхөрлөц. За манай дарга маань надад 3 даалгавар өгсөн. Надад 3 даалгавар маань контент, reel, boost байна. Тэгээд контентийнхаа загварыг болохоор хаан чипсний загвар өгсөн. Яг тэр жишээгээ харж агаад бингригийнхаа юу гарах гэж үзье. Юу гэдгийг бас би сайн хэлж мэдэхгүй байна. Үнэндээ мэргэжлийн хэл алгая надад. Ажлаа аваад суусан чинь компьютерийн кодыг мэдтгүй. Тэгээ оюун нэмээгаа дуудчихлаа. Туслаарай хээ. Кодо. За. Ямар ч ирснийх нэг мөсөн чиглэлээ өгчий. Одоогоор яг намайг оролдог хүн маань төв дээр эзэн маань өөрөө бас кодыг мэддэг юм уу? үгүй наа чи хэлээс хэлсэн байна нэ заяа. За. За сая бол тушаал хэрхэн хэвлэх, яг яаралтайгаар ирсэн үү, яаралтай бусаар ирсэн үү зэрэг ерөнхийдөө бол ангид сурлаа. Дээрээс нэмээд ажлын үнэмлэх шинээр хэвлэж сурсан. Тэгээд хамгийн ихний ажил болох одоо хэдүүлээ нэг альбом бичиг хэвлэж үзье. Тэгээ энэ ингэж онгод юм байна гэхгүй юу? Энэ хүсэлт болохоор Milka компани дээр ирсэн юм байна. Тэгэхээр альбом бичгийн бланкийг Milka дээрээ сонгоод oh my gosh. Нүрээ шахах зүг байлгүй тий. Ингээд үгсийн алдаага нэг хянч. Манай компани боловсруулсан сүүс хүн бүтээгдэхүүн арц өөрөл Кыргызстан улс руу экспортлож байгаа бөгөөд сүүс хүн бүтээгдэхүүний 20 зэрийн гэрчлэгээ авах зайлшгүй шаардлагатай тул бидний ажил тусалцаа өдөр сүүс хүн бүтээгдэхүүний 20 зэрийн гэрчлэгээ олгож өгнө гинэ.
За миний хамгийн ихний халдвар бичиг гарч ирэх гэж байна. Зүг юм болов? Нэг картаа. Энэ болохоор энийг одоо хааш нь явуулах вэ? Давг зөвхөрлөд гарын үсэг зурулаад тоогоо авах юм байна. За хулдааны төлөөлөгч Баярмаагийн ажлыг хамт гүйцэтгэхээр гарсан байгаа. Өнөөдөр Баярмаагийн төлөвлөгөөгөөр бол Дүнжин гаруу, Барс хулдааны төв 2, Баялаг ундраа гэсэн цэгүүдээр борлуулалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Одоо бүгдээрээ Барс 2 зах руу орж амжилттай 20 лангуун дээрээ бараа хэрхэн борлуулах талаар ажиллацгаая. Энэ ястад гой уралтай лангуй шүү дээ. Ер нь манай бүтээгдэхүүнүүдийг бас ингээд гой өрөлт хийгээд за энэ зах дотор бол нэлээд сайн байрсан өрөлтүүд бас нэлээд төрөлжтийг маш сайн хангасан лангуунаатай байдаг юм байна. Энэ нь бас худалдаа авахч болно барааны сонголтод бас нэлээд сайн нөлөөлдөг юм шиг харагдаж байна. За санаа нь та өнөөдөр Milko компани бараануудаас ямар захиалгууд өгөхөр вэ? Би энгийнээс 20 ажил. За. Хамтлагаас нь 10 ажил. Аха. За Апач юу гахгүй гэлээ. Кантер юу гахгүй гэлээ. Хамтлагаас 3 хүрдээс энгийнээс 2 ажил. Нөгөө 2-оос нэг ажил. За 10 та өрөлтнүүд үү те? За. За баярлалаа. Нийт мөнгөнд үн ийм болж байгаа юм байна. Танах бас нэрээ сайн бараатай лангуй шүү дээ. Манай бараа ерэн гайгүй зарагдаж гардан гайгүй байгаа юу те? За баярлалаа. Найз үрч байгаа. За энэ лангууны маань өнөөдрийн борлуулалт амжилттай хийглээ. Яг төлөвлөгөөний дагуу нэлээд өндөр борлуулалт хийдэм байна. За манай хитэнэр болохоор ингээд шууд програмаар ингээд вертик програмаар утсан дээр ингээд шууд захиалгаа аваад борлуулалтаа хийгээ явцдаг. Энэ нь бас нэлээд амар юм байна. Шууд харилцагч дээр ирээд за ямар бараа авах вэ? Өөрт ямар бараанууд байгаа юм? За дангуун дээр нь дуусж байгаа бараа байвал тэдгээрийг өөрсөнд нь санал болгоод борлуулалтаа хийгээд зээлэр бол зээлэр, бэлнээр бол бэлнээр гэсэн тооцоогоо хийгээд шууд нөхлийн баримтаа өгөөд өнөөдрийн гүйлгээ ингээд амжилттай хийгээд дуусгах юм байна. Ингээ програмтай танилцлаа, нэлээд цаг бага зарцуулдаг, ажил хиймээс нь нэлээд үр дүнтэй юм байна. За юмсан одоогийн байдлаар бол ажлууд гайгүй хийж байна. Гэхдээ яг эхлээд хоёр хайрцаг руу явж гисэн чинь хөлс бурзаач хэлж байна. Одоо та нөгөө нэг энэ оосараа дарсан хайрцагнуудаа ингээд энэ бичгийн доош харуулад эхлээд доотлын скетч гэсэн үг шүү дээ. Тэнгүүт ингээд доош харуулад энэ дээр ингээд тавьчихсан аахгүй. Тэнгүүт одоо хоос скетч. Нэг гараараа скетчныхаа үзүүрийг тавьчихтээ. Тэгж жагаад тэгээд савлагчийнхаа ард тавьж өгнө гэсэн үг байхгүй. Энд үү? Тийм наанд. Тэгээд ингээд дээш нь дөрөв үе тавьчихлаа. Би болж гэнэ. Тэр удаан байна. Ер нь удаан байна. Одоо тэднийг нөгөө нэг удаан байна. скотч гэсэн. Сандраад байна шүү. Одоо таныг нөгөө энэ чи хайрц скотчоор нь тэнд бас гарч байгаа шүү. Тэрийг бас скотч болохоор амжих байгаа гэдэг. Би танд нэг скотч өгсөн. Харахад амарлах юм шиг хийгэр айгүй хэцүү юм байна. Нуруу ингээд баян юм өтөр байдаг учраас нуруу татдаг юм байна. Тэгээ хөлс бол аль хэдийн гойч тэгэлцсэн байл л та. За одоо эдгэрийг скотч. За одоо энийг үү? Энэ чааш харах үү? Ордын их юм бол. Хаан тавих уу? Одоо яг та энийг нь гадна руу харуулад энтэй. Яг нөгөө 8 зан гэж байгаа яг ам дараа тавина гэсэн үг байхгүй. За одоо би энд тавих. Ингээд хоёрыг тавина гэсэн үг байхгүй. За. Ингээд сууж яж болохгүй сандалтай байвд өрөв. Тэр сандалтай байна л да. Сандал байна. Тийм тий. Тэг яг нөгөө яг скотч байгаа үедээ сандал дээр суугаад скотч хийх байх болов. За юмсан хайрцаг авсраад гадналаас скотчдоод одоо нөгөө савлагчийнхаа арт талд бол мэдээнийг авчлаа. За тэгээд энд бэлэн гарсан байсан, савлцсан байсан бүтээгдэхүүнийг скотчдоод холоонд хажлаа бол бас ингээд хийчээд
дараачийн эдийн бүтээгдэхүүн хурж иртэл ингээд физикийн зураг амсгийгээд байж байна. За тэгээд ер нь 0.5 кг-тай голден милкийг за нэг ажилтан өдөрт одоо бүтэн 24 цаг яг энэ темпээр ажилтдаг бол 1 кг-тай голден милкийг бол энэс илүү 2 дахин илүү хурдан ажиллаж ийж одоо яг энэ процесс дээр амжиж ажиллаа цаг хугацаанд нь хийж бүсдэх юм байна. Тэр миний хувьд бол одоо анх ажиллаж үзэж байгаа учраас 0.5 кг-тай уурай сүүн дээр ажиллахад сайгүй хүнд байлаа. За тэгтээ яах вэ? Шатнаа. Үлээ үе шат илүү байлээ. Тэрийгэ танилцуулах гэсэн чинь манай дарга маань ажилтай, яаралтай ажилтай гараа явчлаа. Ер нь маркетингийнхэн маань гадуур ажил ихтэй байд юм байна. Ер нь офста над чиг их суудгүй юм байна. Тэгээд байгаагаас Эрдэнэтаас тусламж авъя гэж бодлоо. Эрдэнэтийг дуудъя. Эрдэнэт гэхгүй юу? За ажлыг хийхгүй дуудаад байхад уучлаарай. Айгу хэцүү байна. Айгу хэцүү. Баярлаа. За ямар ч нэг ийм хид хідэн санаа гаргалаа. Хид хідэн тайди юмнаас ер нь бол хайлаа. За яг эхлээд тайдын зөвснөр Pinterest-ээс юу хайсан заяа. Яг иймэрхүү төрлийн сүү байна. Тэгээ энэ дээр бингригээ оруулаад тэгээд энд нь орц найрлагаа бичээд юмнуудыг яг хөө ингээд текстээр нэг ичээд юу гэлээ? Контент хийчихээ заяа. Яг өнөөдөр уцаараа нэг юм хийсэн. Одоо энэ дээр яг нэг тийм нөгөө чихэрлэг амтд дурлагсад гэдэг одоо надад төгсөн нөгөө сегментүүд байгаа ш мессежүүд байгаа штэ амттай зүйлс дурлагсад тиймэрхүү юмнуудаа оруулаад рис хийвэл яаж гинэ. Тий юм л тэгсэн. Тэгээд нэг иймэрхүү би яг өнгө болгон дээр нартлын фоныг ингэж өөрчлөөд нэг иймэрхүү байдлаар хийвэл яхаа бэ. Ер нь санаанууд нь бол айгүй давгүй санаа байна. Тэгээд одоо контент гэж ярьдаг бид одоо ярьдгаар одоо креатив гэдэг санаа нь одоо энэ нь болохоор бүтээгдэхүүнийхээ онцлогийг харуулсан, бүтээгдэхүүний хорц найрлагыг харуулсан ер нь бол тийм дефолт контент байгаа. Ер нь маркетингийнхний гол хүмүүст хүргэх одоо мессеж нь голд хүргэх одоо контент нь болохоор креатив агуулгатай буюу 80% нь агуулга санааг нь илэрхийлнэ, 20% бүтээгдэхүүнээ харуулсан ер нь контентууд байвал ер нь бол илүү давгүй байдаг. Эцээст яг нөгөө хэрэглэгчид болохоор яг худалдаа авалт яг хийхдээ яг юуг хардаг вэ гэхлээр яг хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ задлаад хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний бодит байдлыг харж ер нь бол худалдаа авах сэтэлжүүлэлт нь ер нь үүсдэг учраас ер нь бол рилүүд яг ингээд яг бодит бүтээгдэхүүн байвал ер нь бол илүү бас тохиромжтой байдаг. Тэгэхээр бас нэг одоо ойр орчинд байгаа материалуудыг ашиглаад нэг тийм бодиттой рил хийгээд үзвэл ер нь ямар вэ? Болно. Та эдээс бас дахиад туслалцаа авах гэсэн. Зүгээр бид нараас туслаад явж штэ. Тэрнээс гадна энэ манай хүний толиг доош харуулчих бай би өөрийгөө хараад ийм хэцүү. Энэ түр эсвэл өөр ширээ дээр тавьчих уу? Манай солонгоо маань ер нь байн ер нь өөрийгөө хардаг болохоор дийгдэг баха. Ном чарагдаад толь чарагдаад л өстө мэдгүй эний түр болчих уу? Би амар дотгошоо юм болохоор байнга өөрийгөө хараад байхаар сонь санагдаад байна. За окей. Хэдүүлээ Эрдэнэтийн тусламжтай дахиад нэг гадаа рил хий тийм санаа төрлөө. Энэ ширээн дээр тойл байхгүй мах таа. За юу тойл вэ? Ичлээ яа. Одоо нэг хүний үнэмлэх хэвлээ. Үнэмлэхний хэвлэлтэй за энийг байж байгаарай. Хавт уу. Бич. Ямар хэцүү юм аа. Энэ ингээд дуграадах зүгээр юм бах та. Уртлын явж гэсэн үг л чи. Юу вэ? Энэ түрүүний алтан мич гараад ирлээ. Хүний зураг биш. Юу вэ? Яна. Хүний төрөн гэвлээчлээ. Би яах юм бэ нэрэн? Нэрээ алтан мич гараад ирлээ шүү дээ. Түрүү нөгөө буруу принтерлөө принт өгсөн байж.
Өдрийн замын томилтын 77 дугаартай тогтыг тэмсээр мэлэр авсан. Мэлэр авах юм тий. За яаж гарах. Өөр Милко илүү Милко трейд үү? Мэлэр трейд. 6 сард батлагдсан тогтоо. За яаж гарах. Олон нь болоо. Энийг араас нь тэмсээр явуулчих. За. Баярлалаа. Барс хоёрын өнөөдрийн түгээлтүүд бол нэлээд амжилттай өгж байна. Одоо бид нэр 5 дахь лангуун дээр очих чинь. Ер нь бол худалдагч нараа өмнөх захиалгууд, өмнөх харилцагч нарыг нь хүлээх, за лангуун эзэнгүү байвал хүлээх гэх мэтчлэн тэгээ өөрийнхөө бараа энтрийг танилцуулаад энтергээ бас нэлээд хөрхөн ажиллагаатай нэг ярианы ур чадвар бараагаа борлуулах гэсэн нэг тийм зүйлүүд бас нэлээд их орд юм байна. Тэгээ одоо бүгдээрээ энэ лангуун дээр 5 дахь борлуулалтаа хийя. Сайн байна уу? Милко трейд компаниас явж байгаа. Манай бараануудаас өнөөдөр та өгөх захиалга байгаа болов? За, ямар бараанууд захиалах вэ? За, энгийн зөв 1 литр 10 хайрцаг. Энгийн зөв 1 литр. За. Чоцорон 1 литр 5 хайрцаг. 5 хайрцаг. За. Энгийн 0.33 10 хайрцаг. Энгийн 0.33 10 хайрцаг. Тэгээ жижиг үргэлжлүүлээс өмнөхөөс 10 та үргэлжлүүлээс нэг хайрцаг уу тий? За. 10 та үргэлжлүүлээс нэг хайрцаг. Энгийн хатасаа хайрцаг. За. Тэгээ басна тий. За баярлалаа. Нийт мөнгөнд үнэ юм гэсэн байна. Би таны баримтыг утгагүй хийлээд өгье. За баярлалаа. За. Би тэгээ одоо ийшээ авирч гарах юм уу? тийг нь хайрж гарна. Та нараад өөрөө бараагаад идэх байхгүй юу? Окей. Хамгийн гоё энд мэдний бариул байхгүй юм уу те? Ер нь нэг цааш нь хураалтыг бариул хэрэгтэй. Өвөл мөлбөр аюул. Би ахад хэлэх юм уу? Би өөрөө ингээд наашаа авчих юм уу? Жолооч нь гадаас очиод аваад хэрэгнээрээ тавина. Лаг борлуулж хийсэн юм шиг. За эдний дээр хоёр тустай батамсан ба. За. Эндээ нэгийг харж өөрөө бэлдээд нэгийг харилцтай өгөөд нэгийг бараа үлдээдэгчтэй гараас зурж авах шүү за. Юугаар ялгах юм хамаагүй юм уу? Ямар ч ялгаагүй нэ. За. Хүүшээ байж байгаа яаж урах юм бэ манайхаа? Одоо хараа эндээс бариад ч мунаасаа бариад тэгээд тэрэнд үү. Ингэх юм уу? Үгүй өстэй хэцүү юм байна. Нэг нь та дээр гарч байгаа намайг татаахаа. Би бол наашаа буцаад унахаар юм байна. Ачаа ямар ч барьцгүй юм биш. За хараа. Йоо. Хотоонд ажиллаа бол нэгэн одоо их хайрцгийг бол ингээд бэлдээд тавьсан учраас савлжаа хооронд нь хэдүүлээ яг энэ процесс яг яаж явагддгийг хаанаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болдог гэдэг энэ процессыг нэг одоо товчхон харъя. Энэ шууд ингээд 25 кг та 20 кг та. За. Энийг шууд ийшээ савлаад эндээс хойш цаашаа татаад тэгээд ерөөсөө уут нь яг ийм бүрэн болгон дээрс нь грамаар нь хийгээд цааш очт юм байна тий. Би энийг нэг хийж үзчих واخ. Ингээ би өөрөө өргөчих юм уу тий. Вау. Энэ ингээд чичрээд ингээд нэг юм шүүлтүртэй тэр шүүлтүр дээр шигшээд ингээд доош нь оруулаад ийшээ дамжлагаар явд юм байна. Ингээд ийм хуурайсан учраас амар юу а тийм хөргдөг юм бай. Тэгээд энэ масктай байхгүй бол яг хэцүү юм байна. Хатаахан үйлдвэр шингэн сүү маань хуурайсан болоод за тэгээд ийшээ савлахын үйлдвэрлэлүүгээ 20 тонны 20 кг-ийн савлгаатаагаар подондоод манай бид нар болох нэг дотооддоо нэг тимийн бүтээгдэхүүн зөөн гэдэг одоо хатаахан үйлдвэрээс савлахын үйлдвэрлэлөө бол хуурай сүүгээ авцраад эндээ яг ийм жижигхэн ийм тоног төхөөрөмжөөр савлгааны процесс хийгддэг юм байна. Яг манайхаа Эрдэнэ хотынхаа санааг бодит болгох гээд маркетингийн өрөөг ухсан байгаа. Манай маркетингийн өрөөнд айгүй их олон юм байд юм байна. Тэгээд энэ хэдийн маань юмаа агуулдаг өрөөг Эрдэнэсийн агуулгах гэж нэрлэдэг юм байна. Эрдэнэсийн агуулгаас би их олон гоё юм олсон. Тэрний дунд кофе байлаа, энэ аяг байлаа. За бингрийг бол сокогоос авсан. Тэгээ мөс олсон. Тэгээд энэ ширээ мэрэг ашиглаад хэдүүлээ гоё 100 цаг болж байгаа юм чин гадаа модны доор гоё рил хий гэж бодлоо. Тэгээ бүгдээрээ гарцгаая. Нэг ингээ өргөчгöd болохоор гоё хөнгөн юм байна. Надад нэг нь энийг татаж өгөөд тусаалаач. За энийг энэ дээр баярлалаа.
чи надаас бичиг авнаа. За олсон кофега хандлаа тавьсан. Тэгээд би нэг смути маягийн юм хийж үзэх чинь. Энэ ганцхан хэрэглэхэд амархан бэнгри суу маань дангаар нь биш бусад бас бүтээгдэхүүнүүдтэйгээ хольж уухаар айгүй тийм өвөрмөц амт гардаг гэж хэлсэн. Тэрийг туршиж үзье гэж бодлоо. Тэгээ ер нь их амар задгаа сэтгэх хэрэгтэй байд юм байна. Ер нь юмд хайрцаглагдахгүй. За бараг болцсон баха гэж би бодож байна. Тасаргаал капучино шиг харагдаж байна. Халуун өдөр. Гэтэ миний авч гарч ирсэн зүйл маань саваа яриад үүсгэсэнгүү те. Босоо. Тийм үү. За босоо хийдэм байх шүү манайхаа. Зэ. Одоо баг энийгээ эдитэлчихэд болох байхаа гэж бодож байна. Хийсэн сүгээ амсч үзээ тэрхий. Нэрээ амар гоё өвөрмөц амт гарч ирд юм байна. Амар гоё тийм чихэрлэг. Би ер нь кофе их уудаггүй байхгүй юу. Тэгсэн чи амар гоё тийм чихэрлэг амт гарч ирж байна. Гашуун болохоор ерөөсөө кофенд амар дургу. Тэгсэн чи энэ бол айгүй гоё. Тийм миний нэг тийм чихэрлэг зүйл дурлагстад зориулсан гоё кофе гарч ирсэн байна. За ингээд одоо дотор лангуунаас авсан захиалгуудаа бэлдэж хүргэцгээе. За эхний захиалга болохоор энэ нөгөө нэг юугийн чекийг нь хараад яалах гээд бас хүндрэлтэй байна. Баяр маа надад туслах юм уу? За энэ болохоор 30 шигтэй арт зүгээр дингийн хам байна тий. За дараагийнх нь. За. Эхлээд ямар ч гэсэн бараануудынхаа чекийг маш сайн ялгахгүй бол андуурч өгөх хэрэгтэй байна. За энэ цэцэрэг нь нэг хайрцаг. За энэ астраарс. Хэдүүлээ ер нь бас юм. Хайрцагныхаа ялгарсан дээр бас сайн шийдэж өгөх хэрэгтэй юм байна да. За ер нь бол энэ ачилт хийгээд амбар дотроо бараануудаа ялгах, тэгээд хэрэгэн дээр ачих, хэрэгл машин лугаа одоо бууж суух хэсэг нас нэлээд асуудалтай байна. Энийг бас жоохон шийдэж өгмөр л юм байна. Нэлээд эрсдэлтэй ажлууд хийх юм байна шүү. За ингээд эхний лангууныхаа захиалгыг оруулж өгөх юм байна. Дөрөв төрлийн өрөл эндээс нийтдээ 10. Задгаа манай. За чацрагынтай нь 10, энгийн 3 хайрцаг. Та энэ дээр гар үсгээ зураад өгч. Данс гэдэг гэж үчих юм яа. Болсон. Та энийг танилцуулээд. За ингээд өнөөдрийн Барс 2 захын түгээд амжилттай дуусч байна. Ингээд гарцгаая. Баярлалаа. За өнөөдрийн ажил дууссан. Одоо явж цаасаад хүс гарсан юм шүү дээ. За одоо төвшөд хэлэх юм. За баярлалаа. За өнөөдөр бас нэг хэсэг хугацаанд савлахынхаа үйлдвэрт бас ажиллаж үзлээ. За тэгээд ер нь нөгөө цаг хугацаанд нь бүхэл одоо ажлуудаа яг дараагаар нь хийхгүй бол хэсэгэн зуур амрах юм бол ч гэдэг юм а те. Энэ үед бол одоо дараачийн бүтээгдэхүүн гараад ирдэг учраас илүү нөгөө хурдан ажиллах одоо хэрэгцээ шаардлага үүсдэг. Тийм болохоор одоо нэг темпээр яг нэгэн жиг дээр одоо яг ингэж ажиллах юм бол арай илүү өндөр бүтээмжтэй байдаг гэдэг манай савлах ажилтан бол хэллээ. Бас сансныг бодоход бол бас хэцүү байлаа. Харахад амархан боловч яг савлгаан дээр подоондоод ингээд биеийн хүчний ажил хийгээд бол жоохон ажил хийгээд ингээд хөлс гоожоод нуруу туруу өвдөж जैन. Тэгэхээр нэг өдрийг ч гэсэн үйлдвэрийн ажилчдын одоо яг юу хийдэг гэдэг процесстой танилцаад илүү яг нөгөө үйлдвэрийн ажилчид, анхаарал шатны ажилчид маань юу хийгээд тэгээд нөгөө талд эцсийн бүтээгдэхүүн болгоход ямар олон хүний хүч хөдөлмөрийг нэг дор зогслоогоод эцсийн бүтээгдэхүүн болгож гаргаж ирдэг вэ гэдгийг өөрийн нүдээр одоо хараад өөрийн биеэр мэдрэхийг хүсэж байгаа яг энэ хүслээ бол бас биелүүлээ. Баярлалаа та бүхэндээ. За ингээд өнөөдөр миний хэсэг хугацаанд офс менежер болсон үе мэн дуслаа. Тэгээд өнөөдрийн хугацаанд ер нь бол 2-3 албан тушаал хэвлэлээ. Ажлын үнэмлэх хэвлэх гэж оролдлоо.
Тэгээд захирлын цагийг товолж үзлээ. Тэгээд миний ажил болох маркетингаас ялгаатай нь бол би өдөржин маркетинг хийж байхдаа ингээл олон их сурвалжаас креатив санаа олгоод тэ ер нь юм бүтээлч байх гэж хичээдэг бол оюун юмны офс менежер ажил бол яг ийм дистаратай бүх юм нэмэгцэгцтэй хийх ажилд нь ойлгомжтой юм байд юм байна. Тэгээд ер нь хэцүү байлаа. Тэгээд ер нь ажил болгон хэцүү юм байна. Амархан харагдуулдаг хүмүүс л гэж байд юм байна. Энийг хадаа манайхан. Тухайн албанд өнөөдрийн хувьд ажиллаад миний олж авсан гол зүйл гэх юм бол бизнест оролцож байгаа бүх талуудын хамтын үн цэнийг бүтээхэд гол үүрэг үзүүлдэг, гол тогтолцоог бүрдүүлдэг албан нэгжин байна гэж ойлголоо. Маркетингийнхаа хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. Та бүхэн шилдэг шүү гэж хэлье. Жолооч олон түгээлтийн ажилд нь хитэнэрийнхээ ажлыг хийж үзлээ. Ер нь бол өглөө барааны захиалга авах, за бараануудаа машиндаа ачих. За тэгээд машиндаа ачаад гарахдаа яг хамгийн ихний аль цэг рүү явах уу, замын төгжрөл гээд бүх тооцоолоор манай хэд тооцоод амжилттай борлуулалт хийхин тулд төлөвлөгөөгөө боловсруулаад тэгээд ингээ хуваарлуудаа гаргаад явд юм байна. За Барс 2 дээр ирээд түгээлтээ хийгээд лангуунуудаас очиж захиалга авах, боломжоор хичнээн ихийг зарах уу гэх мэтчлэн манай хитэнэр ажилт юм байна. За мөн энэ машин луугаа болоо энэ машиныхаа амбар руу орж захиасан бараагаа бэлтгэх, за энийг ингээд хэрэгэн дээрээ ачих, энэ амбар луугаа орох энэ дээр бас нэлээд жоохон төвөгшөлтэй, бас жоохон эрсдэлтэй чөлөө байд юм байна. Энэ дээр бас жоохон сайжруулалт хийж, санаачлаг гаргаж ажиллахаар харагдаж байна. Тэгээ хитэнэрийн манай ажил бол компанийнхаа одоо хамгийн нэр тэргүүн тавигдах борлуулалтын ажил, ингээд бид бүгдийн хамтын ажил байдаг учраас нэлээд юм чухал, хариуцлагатай ажил байдаг юм байна.